TV8 телевиз үзүүлж байна. HR Corporation хамтран бүтээн. Дуурийн дуучин Жавхлан төгс. Хөтлөгч Оюун Тамир. Дуучин Дэлгэр Мөрөн. Нийгмийн ажилтан Мөнгөн Сарна. Оюутан Тамирчин Бэлгүүдэ. Бизнес эрхлэгч Цэрэн Норов. Өмгөөлөгч Батчав. Англи хэлний багш Мичидмаа. Улсын их хурлын гишүүн асан Гантулав. Сэтгүүлч Өнөр Цэцэг. Тэр нийгэмд олон дүрээр оршдог. Эрх мэдэл, эд баялаг, зөрчил, нөлөөлөл, өөрийгөө үгүйсгэгч. Бас өөрийгөө бүтээж яваа нэгэн. HR Corporation-ы ерөнхийлөгч оюун ухааны бизнесмен. Түүний бүтээсэн сэтгэлгээ хязгаарыг тэлдэг. $30,000 гаруй хүний сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан ололт түүнийг. Энэ туршлага одоо онцгой 10 эрхэнд үргэлжилнэ. Энэ бол өөрийгөө ялах эсвэл өөртөө ялагдах эцсийн зааг. Ингээ мөнгө шидэж өгөөд тэгээ би тэрнээс хойш ингээ дотор амар эмзгэлдэг байхгүй. Нэг баг нэг компани төлөө ажиллаж байгаа умартан хоорондоо өрсөлдсөөр тэд багаараа уналтанд орлоо. Ингээд дараагийн бидний хүлээж байгаа сэдв бол гал гэсэн сэдв. Шижир алдыг ганцхан галал бий болгодог. Тэр сэдв хүлээж байна. Хаалга бүрийн цаана өглөө өөрөөр эхэлдэг байх. Мэдрэмж, сонирхол, аж байдал, сэрх үеийн мэдрэмжгээ олон зүйлээс хамаарч залуу өсгөвчүүдийн өглөөч өөр өөр. Гэсэн ч хүслээрээ итгэлээ хөглөж, баяр гүнгээр сүлэлдэн байх тэдний амьдралын шинэ өглөө. Бид хэдий ялгаатай ч ямар нэгэн сэжмээр холбогдож нэгэн цэгт учрах нь бий. Хэн хэндээ хэрэгтэй болохоор магадгүй хувь тавилан гар. Өмнө нь Мөнгөн Сарна сэтгэл зүйчтэй уулзчихсан уу? Ер нь үгүй. Уулзъя гэж бодож байсан уу? Өнгөрсөн жилийн 9-10 сард нэлээд жаахан хямралт өртөөд уулзъя гэж бодоод тэгээд ажилтаа амжаагүй. Тэгээд ч угаасаа яг тэрийг өөрөөр ингээд даун тулцсан болохоор бас за уулзах шаардлагатай байна гэж юус бодоагүй байна. Сэтгэл зүйчтэй уулзнаа гэдэг ингээд юу гэж бодогдсон, ер нь юу яриа гэж бодов. Би одоо нөгөө сэтгэл зүйчийг яг сайн бас мэдэхгүй л байна л та. Би зүгээр сонсч байсан. Уулзах хэрэгтэй, хүн амьдралдаа нэг удаа ч гэсэн уулзах хэрэгтэй гэдгийг бол мэдчихсэн. Гэхдээ яг ингээд юуг нь ярьдгийн болоо гэдгийг би бас сайн мэдэхгүй байна. Яг ингээд дотроо юу буглаад байгаагаа би бас өөрөө ойлгохгүй яваад байгаа ч гэж магадгүй. Гэхдээ ямар ч л байсан зарим тохиолдолд аюу хүнд байдаг. Тэгээд ер нь ихэнхдээ зүгээр болчдөг л доо. Гэхдээ зарим тохиолдолд аюу хүнд болчдөг. Уюуд байдаг. Гэхдээ яг юунд гэдгийг ол сайн мэдгүй. Тэр хүнд байгаа уюудээ юу хийж эсвэл ямар нөхцөл байдлаар одоо ард нь гараад ах шиг байна. Ер нь айгүй хүнддгийн. Яг ингээд ганцаараа байхыг илүүд үздэг гэх үү? Ер нь бол 2-3 өдөрч хамаагүй ингээд унтаал идэг. Би амарсан гэж би бодоод идэгэн. Тэгээ амраад тэгээ босч ирэхдээ арай гайгүй босч ирдэг болов. Одоо иймэрхүү ингээд байнга ингэж одоо тийм сэтгэл санаа хямраал тэгэнгүүт нь унтаал тий өөрийнхөөрөө байж байгаа ямар ч байсан давж гараад байна тий. Энэ нь хэзээ нэсгэлсэн. Магадгүй гэмтлийн дараа хаа. Тий. Одоогоос 3 жилийн өмнөөс байж магадгүй. Тухайн үед нөгөө нэг гэмтсэн гэдэг зүйл дээрээ ингэж
эвлэрч өгөхгүй өөрөө чаддаг байсан зүйлүүдээ ингээд хийх гэхээр чадахгүй байсан учраас тэрэндээ бухимдаад эсвэл өөрийн гэсэн шийдвэрийг гаргаж чадахгүй хин нэгний шийдвэр сонголтыг дагуу яг ингэж амьдраад байсан учраас тэрэндээ бас бухимдаад байсан байж магадгүй. Одоо бол энэ бүхэн ард тулцсан. Тий. Одоо бол өөрийнхөө сонголт, өөрийнхөө шийдвэрдээ тэрэндээ бас нэмээд хариуцлага хүлээгээд ирж байгаа. Тэр үйл явдал тэр одоо үүсгэсэн тэр шинэ амьдралыг бий болгоход үүсгэсэн нөхцөл байдлаас үлдсэн сэтгэл санааны байдал, шийдэгдээгүй мэдрэмжүүд ч юм уу тий чөлөөлөж амжаагүй магадгүй бүр хав дарсан тийм зүйл байгаа болоо. Тэгэхэд за яг багасаа бие дагаад явчихсан үнэн. Гэхдээ би зөвхөн яг өөрөө өртөөл найдах хэрэг гарсан. Яг аав ээж хамаатан садан гэд хүмүүс байгаа. Гэхдээ энэ хүмүүс насаараа намайг хөөе алимин гэд ингээд байгаад чадахгүй. Тийм учраас би өөрөө өөрийгөө хурдан дайчилж ийж хурдан байр сураа олох юм шиг санагдаад хэрвээ би ганцаараа үлдвэл яах вэ? Би хэрэг хичээх тэр чинээгээрээ хурдан гэд өглөө болох юм байна. Хинт ч найдах хэрэггүй юм байна. Эсвэл ар гэрийн хайр халамж бүр дэндүү тулцсан. Хэрвээ тэгээгүй байсан бол би өнөөдөр энд байгаа ч үгүй ч юм. Бас би мэдэхгүй байна. Би одоо яг өөрөө яг юм бэрхшээлтэй хүмүүстэй ажилтгаа гэд хэлсэн шүү дээ тийм. Тэгэнгүүт нэг талаараа ар гэрийн хайр халамж нь дэндүү их хүмүүс нийгмийн амьдралд оролцож чаддгүй юм билээ. Яагаад вэ гэхээр бэрт чинь, гэмт чинь, зов чинь гэдэг ар гэрийн хайраас болоод нийгмийн амьдралд оролцож чаддаггүй. Тийм болохоор би тэр хүмүүсээс бас ингээд жишээ аваад хэрвээ үнэхээр л яг энэ хүмүүс шиг үнэхээр их ийм хайр халамж надад байсан бол би өнөөдөр нийгмийн амьдралд оролцож чадахгүй юм байна гэдэг зүйлийг бас ойлгосон байхгүй юу. тэгэхээр тэр багаас бие даасан байдал нь нөгөө талаасаа бол яг энэ үед тус болсон болсон. Үнэхээр тус болсон. Хэрвээ би нэг юм өстө чадахгүй үгүй гэл ингэ байжсэн болвол би одоо яг бие дааж чадах байсан уу гэдэг нь бас эргэлзээтэй. Дайнгүй энхийн цагт жилд 400 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж 4000 орчим хүн эрүүл мэндээр хохирч байна. Сүүлийн 3 жилийн судалгаагаар зам тээврийн ослын 81000 орчим тохиолдол бүртгэгдэж 1000 гаруй иргэн амиа алдаж 100000 орчим хүн эрүүл мэндээр хохирч бусдын асаргаанд шилжсэн байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр нийт ослын дийлэнх нь орон нутгийн замд бүртгэгдэж байна. Би нөгөө тэмцнээс хойш юу хүүхдтэйг уулзаг байсан л та нөгөө айчих болов гэд жоохон ч байсан юм чинь. Тэгээд нөгөө нэг сарын сэтгэл готрлын үеэ штэ. Тэрнт чи яг нэг үхий гэсэн аюу сүртэй бодолтой. Тэгээд за одоо ястай хүүхдтэйгээ уулзъя. Тэгээд ингээд хүүхдтэйгээ уулзаад яг гарч хахад хүүхдтэйгээ уулзчаад нэг 2 билүү хансан юм аа. Тэгээд гарч хахад ээжээ чи эргэж ирнэ үстэй гэд манай хүүхд. Тэгэл миний нөгөө нэг сэтгэл готрлын үхэж мөхөх юм бодол ингээд байхгүй болчихсон. Ганцаараа амьдрах яг уу түлхэц болсон зүйл нь миний хэдий эцэг их гэр бүлч гэсэн бүгдөө хувийн амьдралтай. Тэд нар надад үргүү, ах トゥ хамаатан садан. Тэгээд энэ миний амьдрал учраас би дааж амьдрах хэрэгтэй. Тэгээд мөнхийн надад хин нэгэн туслаад хажууд ингээд байж чадахгүй. Тэгээд тийм учраас хурдан биеэ даахыг аягүй хичээсэн. Тэгээд анхандаа хэцүү байсан л та. Гэхдээ нөгөө толгой ажиллаад эхэлт юм байлээ. Хүн ингээд хажууд байгаад ингээд миний идэх хоолыг төхүүлээд ч юм уу миний хувцыг өмсгөөд ингээд байгаад тахлаар толгой ажиллахгүй. Ингээд байж ах юм байна гэд. Тэнгууд яг ингээд ганцаараа амьдраад ирэхлээр миний толгой илүү их ажиллаад би хэрвээ яах вүлээ? Ганцаараа үлдвэл яах вүлээ гэдэг зүйлийг яг ингээд толгоон дотроо бодоод одоо нэг би ганцаараа энэ орчлонгийн хамаг зовлонг тэгээд юм бэрхшээлтэй болчихгүй шүү дээ. Одоо ингээд мянган бэрхшээлүүд байна шүү дээ. Тэнгүүт яг ингээд зарим хүмүүсийг яг ургамал шиг болгочтой гэр бүл нь яг гэрте байгаа л ингээд тийм зөвхөн яг тэр хүний хараа хяналтанд байх ёстой юм шиг бүр насаар нь тийм болгочдөг. Би тийм хүмүүстэй зөндөө харьцаж байгаа.
Гэл тэнгууд би өмнөөс нь ингээ харамсаад байгаа байхгүй юу. Гэхдээ тэр хүн ингээ надаас баг хөнгөн хүн шахуу. Гэхдээ зүгээр бэрхшээл нь ийм гэд. Яаж зөв чиглүүлэх вэ гэдэг зүйлийг нь судлахгүй, тэр бэрхшээлээ судлахгүй ээжэж ар гэр одоо хань ижил за явцын дунд ингээд нэг хүнтэй суулгачдаг. Хинтээж хамаагүй сууж л байвал гэд. Тэнгүүд аль нь ямар ч мэдээлэл мэддэг хүн байхгүйгаасаа болоод зүгээр гэртээ ургамал шиг болцсон байгаа хүмүүс айгүй байдаг. Тэр хүмүүсийг ингээд харах тусам ингээд тэр хүмүүсийг яаж нийгэмшүүлэх үү? Яаж ингэж яах вэ гэдэг бодол ингээд төрөөд байгаа боловч давхар би миний сонголт зөв байжээ. Энэ хүмүүст би яаж өөршгөө ингэж болдог шүү гэдэг зүйлийг өгөх үү? Тийм яаж өгөх вэ? Гэт тэгэж айгүйх ингэж одоо ингэж айгүйх ингэж ажилдаг болчихсон. Тийм байна. Маш утга учиртай зоригтой зоригтой. Тийм. Одоо яг энэ шоуны миний бас зориг бас яг тийм. Энэ хүмүүс бас намайг хараад хөгжлийн бэрхшээлтэй гэдэг чинь зүгээр л нийгэм нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй л байгаад байгаа шүү дээ. Тий. Тэгэхэд би одоо ингээд ямар нэгэн байдлаар өөр хөгжингүү оронд байсан бол би тэрхэн цэртэйгээ миний гар ажиллаж байгаа. Би эндээс хүнд биш л болвол би өөрөө ингээд ганцаараа амьдрах чадвартай байгаад байгаа байхгүй. Яалтчгүй Монголын нөхцөл дэд бүц хүртээмжийн асуудал гэдэг зүйлээс болоод ингээд заавал хин нэгний тусалцаа надад хэрэгтэй байгаа байхгүй. Ингээ ажил руугаа яваад орлоо. Дайчин байна шүү. Тэглээ шүү. Тэглээ тий. Ажил руугаа яваад орчлоо. Би физиологийн хувьд бол асуудлыг туулсан, тэгээ энийгээ бас тодорхой хэмжээгээр өөрийнхөө даван туулаад явж байгаа ийм оролцогч. Гэхдээ мэрэгчлэтний зүгээс миний ажигласан зүйл бол бас яг бүрэн дотгошоогоо орохгүй байна. Тэр хүнд асуудлыг даван туулахын тулд өөртөө нэг юм зориг тавьсан, дүр бүтээсэн бас байна. Тэр хүний тэр түүхийг илэрхийлж байгаа илэрхийлэмж, биеийн хилэмж, нүүрний хилэмж зөрчилтэй. Бас даван туулаагүй зарим нэг сэдвүүд байна. Даван туулсан гэж мэдрэх нь энэ хүний өөртөө өгч байгаа сэтгэл зүйн хамгаалалт ажиллаж байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээнд ажиллах зүйлүүд бол бас байгаа гэж харж байгаа. Гэхдээ тэр хүн нэгдэх хүртэл бол би бас тууштай хүлээцтэй байна. Дараагийн оролцогч маань юм бэ? Мичитма хэдэн настай вэ? 24. Хамбул хэдүүлээ вэ? Зургуулаа. Гэр бүлийнхэнтэйгээ байнга хамт амьдардаг байсан уу? Эсвэл тусдаа амьдарч байсан туршлага байгаа юу? Тийм 18 настай да Унгар руу яваад нэг 4 жил тустай байжгаад за тэгээд наашаа Монгол руугаа ирээд ер нь гэрийнхэнтэйгээ жоохон байжгаад тийм тэгэл одоо хэсэг ганцаараа байжгаад одоо ээж дүүнэртэйгээ амьдарч байгаа. Ганцаараа байх нь одоо гэр бүлийнхэнтэй байхаас ямар ялгаатай байсан бэ? Хамаагүй тайван. Гэхдээ мэдээж илүү ганцаардна. Өөрийнхөө бодолд илүү автна. Тэрнээс бусдаар бол арай тайван байдаг. За ингээ бичтмаа гэдэг нэг юм 24 нас хүртлээр бүтээгдсэн хүн байгаа тий. Боддоор харвал ийм, хэтрүүлж харвал ийм, дотоо өнөлгөл ийм гэдэг нэг юм 3 өөр үнэлэмж байна шүү дээ тий. Тэгэхээр чиний энэ хараад байгаа байдал нь яг алинтай нэлээд өгөх юм. Дутуу бодит хоёрын голдлох. Голд. Тодорхой хэмжээгээр тэгэхээр дутуу үнэлж байна гэсэн үг байна шүү дээ тий. Хамгийн сүүлд юун дээр хэрэглэх хэрэгэлсэн юм? Хамгийн сүүлд би одоо нэг онлайнаар багш хийдэг байсан байхгүй юу? Тэгээд энэ онлайнаар англи хэлний багш хийх надад үнэхээр санхүүгийн хувьд айгүй сайн байсан байхгүй юу? Гэхдээ анханасаа би дурлж хийгээгүй байхгүй юу? Тэгээд одоо багш гэдэг дүрээс гараад контент бүтээгч гэдэг дүр рүү ороход яг энэ завсрын тэр үед надад жоохон эргэлзээ төржсэн. Яг тэр үедээ бичлэг хийжсэн өөртөө яриад надаа би одоо ингээд юуны тухай ярих уу те англи хэлний бичлэг хийхгүй юм бол би хийн ямар нэгэн үн цэнтэй мэдээлэл өгөхгүй юм бол би юугаараа өөр сонирхолтой юм те нэг тиймэрхүү байдлаар бичлэг хийгээд дараа нь сүлд үзсэн чинь бас хэдхэн 1 сарын өмнө ч юм уу 2 сарын өмнө ч юм уу ингэж амар санаа зовж исэн байж тээ гэж харж исэн. Одоо яг арай гайгүй болж байна. Гэхдээ яг тэр үед бол нэг оршин байх тухай асуултуудтай нүр тулсан биш үү? Тэр эргэлзээг давхад одоо хамгийн их тусалсан нөхцөл байдал юу байсан гэж бодож байна? Зориг. Ер нь зориг л гэж бодож байна. Одоо сэтгэлд чинь хэцүү байгаа 3-5 асуудлыг хоёлаа чагсаагаад үзвэл хөнгөнөөс нь нийгмийн хүрээлэл
Одоо би ихэртэй штэ. Манай ихэр болохоор надтай аягүй адилхан би ч бүх юм ингээ хоорондоо ярьдаг. Тэгээ хоорондоо аягүй адилхан болохоор хаяа бас ингээл хэрэлтэндээ зөрчилтөн ихрээсээ илүү дотн найзтай байж үзээгүй. Тийм. Дараагийнх нь юу гэж бодож байна? Санхүү юм болов уу? Тийм санхүүгээ өсгөх тал дээр нэлээд бодож ийн. За бүр ингээ намайг зоож ийн үү гэвэл үгүй. Зөвхөн айгу толгой дотор бодож ийн. Миний бодлын ихэнх хэсгийг ер нь санхүү эзэлж ийн. Чамд маш хэцүү санагдаж байгаа хоёр зүйлийг. Бидний зорилго бол тэр хэцүүгээсээ салчаад эсвэл тэр хэцүүгээ өөр өнцгөөс нь хардаг болоод тэг илүү гоё тайван урам зоригтой амьдрамаар байгаа шүү дээ. Тэ? Одоо хоёр юм биш нэг л юм толгоонд орж ирээд байна. Гэр бүл. Тийм. Гэр бүлдээ санхүүгээр тусламаар байна. Гэр бүлийнхаа хувьд найдвартай хүн баймаар байна. Сайн охин баймаар байна, сайн эгч баймаар байна. Сайн ихэр баймаар байна. Тэгээ ингээд сайн ихч, сайн охин одоо би ингээ өөрөөрөө байвал бусд хүмүүсийг өвтөх юм шиг санагдаад байна. Энийг л ярихаар ойлчих гэдэг. Тийм. Би одоо ч нэг амар гэр бүлдээ ингээл санхүүгээр ч юм уу те хоёр дүүтэй ингээд туслаад байгаа юм яг үндэ тийм амар байхгүй. Тэгснээл ингээд би байхгүй болчих. Сэтгэлдээ бол тэгээд байгаа. Тийм сэтгэлдээ л тэгж байгаа. Чиний тэгэхээр нөгөө сэтгэл дотор чинь ингээ бүгдийн чи аврах хэрэгтэй юм шиг. Ийм өөртөө нэг үүрэг өгсөн юм биш үү? Тийм биш үү? Эсвэл зүгээр ингээл би их чинь юм чинь би охин юм чинь ингээ ёстой гэдэг тийм үзэл бодол байж магадгүй. Яг үндэ Энэ бодол хаанаас юм? Яг тийм бодолтой болт. Монгол хүмүүс чинь амар мундагчтэй. Одоо ингээл айлын охин хүүхэд өтгөн нартай бүгдээрэнд нь туслаа л те. Тэгэл явж ийн. Бүх сүрэг мэдрэмжүүд л ингээл тотгошоогоо орж ирээд байгаа юм шиг санагдаж байна. Энэ нь чиний өөрөөсөө хангалтгүй гэж мэдэрч байгаа мэдрэмжтэй илүү холбогдох юм уу эсвэл өөрийгөө буруутгал руу илүү холбогдох юм уу? Хангалтгүй руу юм болов уу? Энэ олон зүйлийг ингээд за хийх гэж хийж байгаа тий. Хаана нь амарч байна? Эсвэл хэтэрхий амралтгүй байгаа юм болов? Одоо би ингээл гэртээ контентоо хийдэг. Тэгээд гэртээ ямар нэгэн ажил орж ирэнгүүт би гэртээ ингээл санаагаа бичдэг ч юм уу те. Эсвэл ямар нэгэн зүйлийг гэртээ төлөвлөдөг. Тэнгүүд айгүй гэртээ байгаад байгаа юм шиг хэрнээ амардгүй. Тий. Хөнлөнгөөс харахад бол тэр хүмүүст бол амарж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр энэ дотор бол дандаа айгүйх бодол явж байдаг. Тийм. Одоо ингээд наашаага ирэх замдаач тэр би ингээл хүний ажлыг хойшлуулчих үе гээл ингээл замдаа ингээл ажиллаа хийгээл тэгэл хийж амжихгүй байвал те одоо жишээ найзтайгаа уулзаад ажлаа хойш нь тавьсан байхдаа ажлаа боддог ч юм уу те. Жохон те юм аягүй бодоод байгаа. Ерөөдөө бас өөрийнхөө асуудлуудыг маш нээлттэй чөлөөтэй ярьсан. Тэгээд бид хоёрын бараг зөвлөгөөний хөтөлбөр бол бүрэн гараад ирсэн. Ер нь Мичтмагийн хувьд бол сэтгэл зүйн олон тийм юутай хүн байгаа даа шүү дээ. Сэтгэл гутралаас болоод сургуулаа сая гिचээсэн ингээл тий. Тэгснээ ингээд одоо дараа нь үерхлийн асуудал тий. Ингээд яг өөртөө тохиолдсон бүх зүйлүүдээ бол маш нэг нээлттэй хуваалцсан. Тэр болгон дээр тэр бүх одоо тэр асуудлууд дээр яг одоо бүрэн дүрэн даван туулсан гэж байгаа зүйл бол байхгүй. Тэрэн дээр ажиллахад бэлэн ингээд ихний одоо даалгавруудаа бол авчихсан явж байгаа. Тэд нийгмийн шударгын яс, хүний эрх болон байгаль орчны асуудалд хамгийн мэдрэмтгий идэвхтэй ханддаг. Тэд зөвхөн ажиллахыг өөртөл болголгүй, сэтгэл зүйн эрүүл мэнд болон хувь хүний хөгжлийг чухалчилдаг. Энэ бол Gen Z буюу Z үеийнхэн.
та одоо ямар амар тод юм өмстэй гэж эдгэр маань тэгээд би бас юм жоо тод хувцалд юм аа. Гэтэ сүүлийн үед айгүй даруухан байгаа. Гэтэ гоё юм байгальд ирсэн чи би гоё юм тод өнгөлөг юм өмсөе гэж одоо өмссөн юм аа. Өнөөдрийнхээ челленжэд эмгтэй баг угаасаа бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байна. Тэгээд хувьтай хур боргоноор гихчээр бороод сайхан орлогоо дач байгаль ч их сайхан байна. Тэгээд өнөөдөр угаасаа манайх эрэгтэй баяг угаасаа татан тавиан аална. Өмнөх челленж дээр нь болохоор би бас жоохон бэртэлтэй байсан учраас орж чадаагүй. Тэгээд өнөөдрийнхөө челленж дээр ялаад нэг машина авах гээд скутертэйгээ өрөөд ирсэн. Тэгээд ямар ч гэсэн юу ч байсан бол давж туулна. I don't wanna talk about it. Have you broke my heart? If I stay here just a little bit longer, if I stay here, want to listen to my heart, my heart. Би орой магадгүй галын наадам гал тойроо суух юм уу тийм болж магадгүй гэж бодоод гитараа аваад ирсэн. Жавхлан төгсийг сонгодог дууд олуулахыг хүсэж байна. Цэрэн норвыг сайхан гоё их хүний, эмэгтэй хүний ээжийн тухайд дуулахыг хүсэж байна. Тэр дуулж чадах нүггүй юу? Бас нэг үзэж харъя. За би бол ойлгомжтой. Мөнгөн сарнадаа зориулж гоё дуудуулж өгнө. Тамираадаа зориулж дуудуулж өгнө. Нэчтмаадаа зориулж дуудуулж өгнө. Гандлахтаа зориулж дуудуулж өгнө. Бачаах хайцсан байла. Наад үгүй жигчээр гал гаргана мэдөө. Дээдлийн гарга. Үнэхээр нэр чи харж. Хажигдсан. За 1 2 3 ээ. 3. За 1 2 3 ээ. За 1 2 3 ээ. 3 2. За 1 сав. За. Тийм хажигдсан. Яг тэгж байгаа. Жигчээр гаргангууд энийг гаргана гэж бодонгууд ингэ гэж. Тэгвэл манайх ингэж байгаа. Тавтай хотлоо. Ой, эндээс гарч олно гэж би цаасаа өдрөх үү? Цаас хэрэгтэй үстэй. Йоо. Яач юм даа. Яа, цагаа хойшлуулж чаддаг уу? Хөөе миний хөө ээжээ гарахгүй өстэй. Гаранд гарч болно гэсэн юм. Хөөе. Нөгөө тэрэн ч явахаар ч өвдөг нь угаасаа ингэж юм болд юм байна шүү дээ. Ингэчлээ. Хүмүүс дандаа буруу ойлгод юм байна. Би сая гарахтаа бүдэрч унаад төлөө 2 хөлөө шалбалчлаа. Тэгээд тэгсэн чинь миний цагийг зогсоосон нэрээ. Цаг нь явж байгаа юм уу? За тэгвэл би яваад ирье. Байхгүй 2 өвдөг будаа. За ингээ хүүгнүүдээ сайхан дэмжиж өгье. Нэг мод авчих нэрэ. Цаас юм уу гэж. Хэдэн цаас авч идэх үү? Тэгээд за. Шүмбэл юмстэй гэж ингэж лээ. Боломжтой гараа. Өөр дахиад тотгоо ялгуулж өгөх болох уу? Нэг тотгоор өгөх юм уу? Яла амтрын. Боломжтой гаруулд төсөө аа. Цаас руугаа ойртуу цаа. Цаасаа дотор нь тавь. Дотор нь тавь. За тэгж яагаад. Ий гараа. Тэрнээ ой. Ирчүүтэй. Та нар наашаа хараадах. Үнэхээр гоё байрлал байгаа зү. Жавхлан төгсөө. Амар гоё байрлал байгаа зү чи.
Хурдтай юм байна. Хурдтай юм биш. Урдаа биш техник. Ардуурна гэдэг шүү дээ. Гал минаас болоосаарай. Юу оруулаад ирчихсэн юм жирөө. Мэдгүй би энийг гал ослох юм болов гэж бодсон юм. Хөөхө мэдтмаа вайн аваад ирсэн байсан шүү. Тэгээд энэ яах чагс чи мэдхгүй гал асаах юм бах гэж бодсон юм. Тэгээд дээгийнх ирчээд танаа үеийнхэн чинь ийм юм яриад байгаа юм даа гэл. Тэгээл хэлээ. Толгойн дотор алкогол чинь гал ноцоод байна штэ гэсэн тийм бодол орж ирээд тэгвэл жоохон ингээд ноцоочих юм болов хэрэгтэй болов гэж бодоод авчирсан чинь бас алкоголынх нь хувь нь айгүй бага байдаг гинэ. Галаа асаах гэдэг гэсэн чинь хажууд нь вайн тавьчихсан байсан. Тэгээд одоо нэг вайнаар гал асаана гэж одоо бас яг нэг гал асааж нөгөө үзээгүй мэдхгүй хүмүүс бол асаачил гэж бодсон юм шиг байна. Тэгээд вайн ч бол асахгүй шүү дээ. Одоо цаасаа нэмээ. Жижиг болоод. Цаасаа тавь. Одоо нарийнхан жижигхэн модноо та. За баяр хүргье. Баяр хүргье. Ямар мундаг юм бэ нэр. Та нарт ингээ боддоо одоо ингээ ир хүн байхгүй газар бол ингээд гал асах бүрэн боломжтой шүү дээ. Манай хэд бол ингээ галаа асаага хоолоо игээд идчих болох юм байна. За хүүхнүүдээ. Мондөг. Бүгдээрээ. Тэгээ мичка үзээд эхлэнгүүт нь би яг урдаас нь гараараа цаас ирээд цогийг ногтож аваад тэгэл гэлсэн гэж шумболголоход манайх тэгтээ айгу хурдаасан. Хүүхнүүд бас хямартай байна галаас. Эмэгтэйчүүд ч бас галан сайн асж явах юм бол бас айгу сайн гэрээ эзэгтэй гал голомтыг чи одоо айлын гал голомтыг чи одоо эмэгтэйчүүд л одоо бодраадаг шүү дээ. Манай мичкагийн хувьд бол бас айлын гэргий болох юм бол бас гал голомтоо сайн бодрахаар сайн ихнэр болохоор байсан. За бүсгүүчүүдээ сонсчоо танаа сая багаас нэг маш том чухал үйл хэрэг болсон байхгүй юу? Тэр яасан бэхэр тэр агуу том биеттэй тэр хүн тэр хараа ингээ сахин ингээ хааж өгсөн байж байгаа ингээд. Тэгэхээр би бас ингээ хаанаа гэсэн. Яг энэ дээр оцоохон байхгүй ч магадгүй. Чи над тогоо хөмрүүллээ. Чи над Салхийг хаагаад байна. Одоо би салхи хаана гэж ингэ зогсчихсэн. Тэгээ тэр нөрөө их чашигнаад дэгийн минь тогоогоо хөмөрч өгдөөл гэж. Бас ингээд бас хааж байгаа юм бас Надад болж байгаа. Цаашаа. Үгүй наад юу зомглоор яхад зүгээр асаагаад болно шүү дээ. Шууд асаах шүү дээ. Өөчт. Яг нөгөө хүмүүс зааж өгч явахгүй. За одоо ингээд ер нь бол одоо энэ чинь ингээд түргээ хар гэдэг юм шүү дээ. Одоо ингэнэ. Слагийн батны нэг. Тойрол. За сага асангууд нь наатаа 50 шүү заяа. Зааж. Болог. Оо наад хүмүүс хурдаасан. Ой насч шүү. За. За сага моднуудын. За галманаас болоосаа. Хаяач гэсэн хайр. Тэрдээ хаасан боломжийг авсуудаа. За тоогоогоо өдөр хорхохгүй гэсэч. За гэрчүүдээ баяр хүргье. Яа. Баярлаа.
Энэ хөөрхөн юм байна те. Гэрлүүгээ орох гэсэн чинь түлхүүрээр онгойлгож чаддаг. Тэгээд цаг удаад харна хажуу тишээ нөгөө нэг нүүр буддаг их хүм байсан байхгүй. Тэгээд тэрийг авчиг гээд гяс гүйж ороод тэгээд хүрээд ирлээ. Манай бэлгүүдээ бол гяс гүйгээд хүн аваад ирсэн. Тэгээд хөнгөө задал тавиал хүн дээр нь сая нэг зураал тэгээд шууд хүн бололд ороосчлаа. Тэд хүн байх тухай хэн болох ам цангааж туйлдуулсан цөл мэт сэтгэлийн зовлонгоо олж илааршуулж байгаа. Дахин дотгошоо чимээлж өөрийгөө олох, эдгэх, сэрэх, сэргэх хэрэлд гарч байна. Тэд гал мэт дүрлцэж, тэнд шатаж, ам гарах гэж тэмцэж, твдэж явсан үеэн санаж, мэдрэмжэн тэмтрэн. Магад тэнд ариуссан ч байж мэднэ. За ингээ бид нар өнөөдрийн хичээл маань их онцлог ийм сайхан байгальд те агаарт хамтдаа бүгдээрээ өнөөдрийн хичээл маань явагдах гэж байна. Тэгээд ингээд гал бүгдээрээ тойроо суудсан байна. Тэгээд яад гал тойрд суусан бэ гэхээр хичээлийн сэдвтэйгээ холбоотой байхгүй. Тэгээд өнөөдрийн хичээлийн сэдв маань ямар сэдв гэж бодчих. Гал гэсэн сэдв байхгүй. Тэгээд ер нь энэ өөрөө сэтгэлгээний шоу тэр болгон дээр ингээд юмнууд хэлээд одоо ингээд монголчууд нэг ярьдаг юутай болчихлоо шүү дээ. Цөл гэж энийг хэлээд байгаа юм байна те. Хүн гэж ингээд ухаалаг тэнэг те муу ийм хүмүүс байд юм байна гэдэг ингээд бүх хичээлүүд маань өөрөө нэг юм амьдрал дээр байдаг яг юм зүйлсийн тухай яриад ингээд яваад байгаа те. За өнөөдөр гал гэдэг сэдв маань ямар чтэй гэх юм бол дэлхийд дээр үн цэн буурдаггүй ганцхан юу байлуу тагаа юу вэ? Алт. Тэ? Алт. Шижир алт гэж байдаг шүү дээ. Алтыг шижир алтыг яаж гаргаж авдаг юм? Шижир алтыг чи олон янзаар гаргана. Галаар хайлуулж байгаа гэж. Ерөнхийдөө шижир алтыг гаргаж ирдэг ганцхан арга бол юу вэ гэвэл гал. Гал шүү дээ. Маш өндөр. Тий, алтыг цэвэршүүлдэг. Тий. Гэхдээ цэвэршүүлнэ гэдэг нь юу вэ гэвэл бохирдлоос нь бохирдлоос нь салгаад тэр 999 юм уу 900 юм уу бид нар яг нэг юм яадаг шүү. Тэр нар чи ингэдэг шүү гэ хичээлээ сонсомоор байгаа даа. Наадуу хараад яриад байгаа юм чи. Чи өдөөс хараад чимээгүй байж байна. Бид нар бол хичээлээ сонсомоор байна. Чи бид хоёрын хичээл ингээд хэрэлдэг шүү. Хамаачлаад яриулчих. За тий. Яг энэ цэрэн норог хэмээх одоо энэ сахилгагүй оролцогчдоос болж яг нэг анги дотор нэг ийм нөхдөд байдаг шүү дээ. Багшийн яриаг сонсохгүй ингээд тэрнээс болоод ингээд жоохон хичээлээ ойлгоогүй байсаар би бол эх орны алтан одоо 3 гэдэг дүн бол авч эхэлсэн байд юм аа. Одоо тэр алт чинь ингээд байгальд дээр ч юм уу ер нь ингээд юу байхгүй шүү дээ. Маш олон бохирдлуудтай хамт байна. Тэндээс нэг юм шижир алт. Галаар юу одоо нэг маш өндөр температур болгоноос шалтгаалаад бохирдлууд нь ингээд ялгарч гараад хамгийн эцэст нь шижир алт гарч ирж байгаа юм. Энэ амьдрал тохиолдоод байгаа энэ асуудал бэрхшээл гэдэг юм уу энэ зүйлс маань өөрөө бидний бохирдлыг ил гаргаж идэг тийм зүйлс байна. Ингээд тэгэхээр нөгөө нэг ингэдэг штэ ингээд зарим хүмүүс чи ийм хүн байсан юм уу гэл нэг зарим нөхцөл байдал хүмүүсийг тэгэхээр хүн ер нь өөрчлөгддөг. Зүгээр хүний доторх бохирдол нь ил гардаг. Базар байна. Тэгээд бохирдлоо бас хүн хайдаг байхгүй. Ойлгож байна те. Хүн өөрчлөгддөг. Зүгээр л дотор нь байсан юм нь
тодорхой амьдралын температурт ил гарч ирж байгаа байхгүй. Бурхан минь миний хамгийн минь За гарсан юм. энэ чинь ястай нэг тийж ярьдаг үстэй жинхэнэ гуйлан цохож юм да гэдэг үг та нар сонсч ирсэн үү? Тийш алтан цохож яах гэхгүйс гуйлан цохож яах гэж. Энэ гуйлан цохож юм да гэдэг нэг тийм гуйлан цохсон юм байна. Одоо энд дэлгэр бүрэнкөө цэвэр шүүж харна. Жишээлх юм бол гэрлэлт бол гал баг. Тэ? Тэгэхээр чи 100 руу бид нар ингээд бид нар болохоор нэг 100 руу бид нар орж ирэх гэсэн болохгүй шүү дээ. Тэнд зөндөө юм болно да. Хүүхэд шохоод өвдөн хадмын асуудал гарч нөр юу бол жинхэнэ тэр бид нар болохоор нөгөө тэрийг арай өөрөөр төсөөлсөн байдаг. Тэгэд нөгөө яг тэнд чанагдаад шарагдаад ирэнгүүт бид нар нөгөө нэг бидний бохирдлууд ил гарч ирж байна гэсэн. Энэ гал бол бидний өөрөө өөртөө тавьдаг шаардлага эсвэл нийгмийн биднэрт тавьдаг шаардлага байгаа байхгүй. Нийгэм чи өөрөө хүмүүсийг хүмүүжүүлждэг. Жохон хүчирхийлэлтэй ах чинь Монгол хүн зөгтөг гэж байгаа байхгүй юу? Одоо чи ингээд нөгөө нэлцаасан гурил шиг үг сонсохгүй те. Янз бүрийн юм хүлээж авахгүй юм болохоор ингээд ажлаа хаяагаараа авчдаг, бороо орж ин ажлаа ихэ боллоо гэж явж штэ. Гэтэл бид нар ч юм бол өөр байхгүй те. Тэгээ манай үеийнхэн бол тийм за ялцхан хүмүүс нь байгаа л бах. Гэтэ мундгууд нь бас байгаа. Өөрсдийнхөө хийх дуртай ямиг олцсон тэрнийхээ төлөө магадгүй танаа үеийнхнаас ч илүү. Танаа үеих чи манай үеих л гэдэг шүү дээ. Танаа үеийнхнаас ч илүү хийж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэр би бас нэг үеийн ялгаа малгаа гэж нэг амар боддгүй. Тийм мундаг юм бол тэгээд тэр мундаг юмнасаа биднийг муулахгүй заагаад өгчгэлт. Тэгэл жинзи гээл. Тэгээд тийм туршлагатай бол бид нэр заагаад өгчих. Бид нар зинээс ч суралцаад дэшиг явъя л та. Тэгэхгүй тэгэл энэ жинзинэр бүгдээрээ суух гэдэг. Тэгээ би энд бол айгүй жоохон дурггүй байна. Манай хоёр жинзигийн хувьд бол надад бол нэг өөрчлөлт мэдрэгдсэн юм шиг зүйл ажиглагдах байгаа одоогоор. Манай жинзэт үеийнхэн бол манай үе танаа үе гэж ярьж эхэлж байна. Өөрсдийг аюух ингэж хамгаалж эхэлж байна. Энэ бол зөв л дөө. Тэгээд бид нар ч өөрөөсөө тэр чигээрэл ингээл ямиг нөгөө заавал юм байх хэрэгтэй гэж нэг хичээл заалгацсан. Амьдрал дээр тэр чи өөр болоод байна ш. Нөгөө нэг дээр нэг нэмгээр хоёр гэв зээжилсэн тий. Тэгсэн чинь одоо нэг тусал усан дээр нэг тусал ус нэмсэн чинь нэг том тусал болдог тий. Хоёр болдгоо. Муу нөхцөл байдал шүү дээ. Чиний амьдралд байгаа сайн хүмүүсийг ил гаргаж явдаг. Сайн нөхцөл байдал харин чиний дотор байгаа муу зан чанарыг ил гаргаж. Тэгээ өнөөдрийн сэдвийн гол зорилго бол одоо тийм л байлаа. Тэгэхээр гал бол хизээч танд муу зүйл биш гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр бити ингээд тохиолдож байгаа зүйлсээс нөгөө цухтаагаад аргалаад хэн нэгнээр харгалуулаад гэдэг шиг энэ бол ингээд чамаа хизээч шижир алт болохгүй. Тэгэл хөгийн үнс болгоно. Тэгээд хин чишил болгоно. Тэ ийм л юу ч үлдэхгүй тийм л авчигдаал байхгүй болдог ийм л зүйл болно. Энэ хүмүүсийн маань сэтгэл доторх галыг маш сайн өрдсөн болов уу? Их гоё галыг сэргээж асаасан болов уу? Хүмүүдийн богино хугацаанд ч гэсэн их сайхан нэгнийг ойлгосон, бусдад ойлголт төрүүлсэн, тэ бүгд дотроо бас ямар нэгэн байдлаар ийм сайн ололтууд олсон ийм сайхан орой боллоо гэж би бол харж байна. Галын дэргэд ер нь бол хичээ сонсож байгаагүй юм билээ өөрсөө амьдралдаа. Тийм тэгээд яах вэ? Сонирхолтой байлаа. Тэгээд яг ингээ нам гүм орчинд яг тгүүдэг галын чимээг сонсоод давхар менторын яриаг сонсоод ингээд айгу сонирхолтой байлаа. За оройн тойргийн дуу. Тэгээ тойргийн дуу. Тэгээ энэ дуугаа бол би өнөөдөр одоо хамгийн их төвчээртэй байгаа. Би мөнгө сарнаа дүүдээ. Зориулж дуулаа. Сайхан сарнаа минь соёолжгүй эцэг сарул тала чимэглэн ургалаада оо хари минь ганц сарнаа оо зүрхэн минь дэлбэлэжтэй Тэгэл дотрыг аруусаад хадуу
За соёлоо цагаан яшаад авчих. За сая хэдүүлээ галын дэргэд ер нь гал гэд сэдв үзлээ маш чухал амьдрал дээр тий. Чиний хувьд хоёлаа амьдрал дээрхэн тийм кейсүүд ирэх гэж байгаа байхгүй. За. Яг ингээд нөгөө осолцсны дараа болоо нөгөө ялангуяа гэрийнхнаас ирдэг байхгүй юу? Чи хичээхгүй байна, хичээгээрээ гээд нөгөө нэг ингээл чи тасглаа хийхгүй байна гэдэг ч юм уу тий. Чи хийхгүй байгаа учраас чи босхгүй байна гэл тэгдэг юм дарамт бол байсан. А тэр чам дарамт юм шиг санагддаг юм. Дарамт юм шиг санагддаг. Хүмүүс чамайг хараад хичээгээрээ гэж хэлэхээр тэр дарамт юм шиг санагддаг гэсэн үг зөв. Тий. Тий. Ер нь бол энэ амьдралын явцад чи нэг юм хичээхгүй л бол амьдрахад хэцүү шүү гэж байгаа юм шиг сонсогдоод идэв. Үгүй. Чи хичээхгүй л хөл дээрээ босхгүй гэдэг байхгүй. Тэгэхээр би нөгөө мянга хичээгээд ч угаасаа энэ боломжгүй зүйл дээр чинь би ингээд хичээгээд би угаасаа хичээхгүй гэж байхгүй шүү дээ. Тэгэнгүүт чи хичээхгүй байна. Чи юу ч хийхгүй байна гэдэг байхгүй. Чи өөрөөтөө хэр шаардлага тавьдаг тийм стил их үү? Нэг зорилго тавьчих юм бол заавал тэрэндээ бүр гүйцээж санаа амардаг төрлийн хүн. Тэгэхээр шаардлага тавьж ийн гэсэн үг үү? Муу нөхцөл байдал. Чиний амьдралд сайн хүмүүс гаргаж ирдэг. Тий. Тэр өстө үнэн байсан. Өөрөөр хэлбэл тэр гал донд чинь сайн хүмүүс буюу шижир алтнууд чамтай зэрэгцэж үлдчихэж байгаа. Би чинь одоо тухайн үед бол айгүй олон ч найзтай байлаа. Одоо бол найз ер нь айгүй цөөх штеп. Тэгээ тэр найзууд гэдэг чинь бүр нэг ослохоос бүр өмнөх найзууд юм байна тий. Тийм, өмнө байсан найз. Багасаа л байсан найзууд. Одоо яг цөөхөд нь үлдсэн байна. Зарим багын найзууд бүр ингээд ор сургуу алга болсон байна. Сургуу алга болсон. Тэдэр энэ мөнгө сарнаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй. Одоо нөгөө би нөгөө хэрэгцээнд дууссан. Тийм болохоор харилцаанд дуусчихж байгаа л болоо гэж бодож байна. Харин чиний амьдралд сайн нөхцөл байдал. Сайн нөхцөл байдал. Чиний доторх муу зан чанар гаргаж ирдэг гэдэг. Би ч одоо яг өөрийн гэсэн салоноо нэгээл удаачгүй штэ. Бүх зүйлийг яг нэгэн зэрэг амжуулах гад ингээд айгүй явцсан. Яа тэгвэл ингээд дэлхий чинэлээ ажиллаад байгаа юм шиг санагдаад тий. Яг бүтгэхдээ миний бүх юм ингээд бүтээ заяа. Тэгээ биш байсан уу? Биш байсан. Тэгээд харин бүр зэрэг ажил амжуулах гад жилийн үзэлгөө осолдоороо тий ингээд хамаг юм хаагдсан. Би ийм мөнгө сарна байсан юм гэхээр нэг тийм хогийн юмнууд байж хогийн хүн байж юу? Хуучин болол би тийм адуу юм байсан. Миний зөв гэж боддог. Хүүгийнхаа маавс ингээд хоёр тишээ босны дараа ингээд осмоос орсны дараа ингээд эргээд бодоход хоёр хүний хоорондын харилцаа юм чинь би хэрвээ тэрэн дээр тэгсэн байсан бол өнөөдөр ингэх байсан ч юм уу гэд нэг харамсал төрдөг ч юм уу те. Тэрэндээ нэг жоохон тэр аашаа татцсан байсан бол гээл. Тэгээд одоо болвол ингээд айгүй хүлээцтэй болсон юм байна. Юмыг айгүй сонсдог болчих, хідэн талаас нь боддог болчих гэж юу нь бол харж байна. Тэгэхээр ингээд чиний зарим одоо зан чанарууд бол алга болжээ, хайлжээ. Хайлжээ харин. Тий. Яг миний дотор бодогддог юм бол юм шүү. Чи тэрэгэн зэн дээр суусан чи алт. Яг өндөө хэврээ байгаа. Хэрвээ чи зогсохгүй бол чадах бүх зүйлээ энэ нэвтрүүлэг дуусаагүй хойлоо холбоотой байна. Тий. Нэвтрүүлэг дээр хүртэл би чамайг анх олж хараад энэ нэвтрүүлэгт оруулсан. Тийм учраас миний анхны харсан нүд яг хэврээл ич байгаа юм. За дахиад уулзаж чичээрээ өрнүүлсэн. Хууяраа өрнүүллээ гоё баяртай. За баярлалаа. За. Жижиг алт болохын төлөө явж байгаа. Муу талаа хаяад сайн талаа илүү тод гаргах гэж хичээж байгаа. Яг тэгжил явж байгаа. Одоо тэхийн тулд одоо яг энэ шоундаар явж байна. Тийм. Тэгэхээр шоу дуусахад би шижир алт болчих юм билүү. Тэгээд энэ зан чанарыг бас олоод авчих юм билүү. Би бас өөрөөгөө бас илүү муу зан чанаруудыг бас энэ шоунд орснороо бас би чи нэрийн юм биш үү? Эхний хичээл нь, хоёр дахь хичээл нь тэрүүгээр илүү их ойлгож जैन. Тэгээд тэн дээр бас анализ хийж जैन. Тэгээд бас шижир алт болохын төлөө явж байна. За сайн уу манай үцэглэн гоо. За тэгэхээр мичтмагийн хувьд одоо ингээд тэ дама танаа үеийнхнийг ярьж жинзи гэдээ яриад байгаа чи ингээд та жишээлбэл чи ингээд яг ямар төрлийн галт шатаагдчих уу? Шатаагдаг болохоор одоо тэгэл бохирдолтой тэгэл шатаагдаг болохоор алт болоогүй тэ юм чиг ямар төрлийн галт шатаагдчих үү гэдээ бодохоор зөрчилдөөнтэй гэр бүл төссөн. За тэр нэгдүгээрт, хоёрдугаарт ганцаардалтай дунд нэлээд удаан амьдсан. Гуравдугаарт тий ганцаардал бол бас юу шүү те.
Гал мөн шүү те. Тийм. Ганцаардал те. Чи тэ ганцаардлаа шийдэг юм уу? Би өөртөө ганцаараа байж сурж иж шийдэх байхгүй юу? Миний хажууд миний эргэн тойронд амар олон хүн байсан ч би ганцаарддаг л байхгүй юу? Гэхдээ миний хажууд те ганцхан яг зөв хүн байвал би хэзээ ч ганцаардахгүй. За дараачих юм галны байсан ганцаардал байсан. За ганцаардал. Яг би өөрийгөө ацтал гэж тооцчихлээ юм л да. Одоохондоо надад нэг амар намайг зовоосон юм алга. Яг хамгийн их зовоосон юм одоо хүртэл гэвэл үерхэл. Би одоо 19 настай байхдаа юу ч мэдэхгүй байхдаа нэг хүнтэй ингээл танилцаал тэр хүндээ бүх ингээл сайн гэдэг тэр ойлголтоо өгөөл тэрнээс олж ийгөө их зовж исэн юм шиг санагдсан. Тийм хүлэн зөвшөөрөх юм болов уу? Хүлэн зөвшөөрөх гэдэг энэ зүйл надад айгүй хэцүү санагдсан. Болохгүй бүтгүй юм байна гэдгийг хүлэн зөвшөөрөхгүй өөрийгөө нэг буруу үерхэлтэй нэлээд удаан гацаасан. Хоёулын дээр чиний нэг сөрөг комментүүдийг нэг өдөр унш. Тийм. Болох уу? Болно. Тий. Би чамаа ингээд ийм нэг сөрөг комментоо хэрүүл хийжсэн нэг хэрүүлэх юм уу? Би л хэрүүлгэж харж байгаа чи тайлбар гэж харж байгаа ч юм уу. Тэгэхээр ингээд чамаг би ингээд тэр сөрөг комментэндээ яаж хандж байгаа юм бэ гэдэг хандлагыг харахыг хүсэж байгаа байхгүй. Тэр өстө өөрчлөх ёстой зүйл ээж магадгүй. Би ихтэй бүгдийг блоклчдаг байхгүй юу? Одоо бүгдийг нан блок хийхээс ч юм уу тий. Тэр бол өөрөөсөө чи бол айгүй зөв контент гэдэг. Чиний контентыг хүн хараад хизээч муу коммент бичихгүй. Тэгтээ чи харах юм бол ингээд заримдаа ингээд надтай ойртохоор бид нар контент хийхээс өөр хүн байгаа шүү. Одоо би ингээд рил оруулахаараа ингээд боддог байхгүй юу? За энэ яг ийм хүмүүс ингээд буруугаар ойлгоод энийг эмзэгээр тусгаад авчих үедээ гэсэн олон үнцгийг харж агаад яриагаа скриптээ гаргадаг байхгүй юу? Би бол албаар нэг үнцгэн дээр шийдчихсэн. За одоо чи энэ гал ороод юу ойлгов гэдэг юм яриа асуухаас илүү чамайг ингээд нэг юм гал руу оруулах юмнуудыг нэг шоуг өдөрч байгаа хиймээр бодох. Тэгвэл утга болох гэдэг нэг юм сүртэй гал руу ороогүй нэг одоо юу ойлгов. Урсгалаараа явж байгаа л тусгах. Тийм гэсэн тий. За хоёулаа ингээ гоё яг энтэй нүүр тулчих л та. Ингээл та гэсэн юм хиймээр. Бас ингэж болж байна. Одоо би ингээл үгүй гэдэг энэ үгнээс хүмүүс ааш тий. Тэгэхээр би бас айдаг байхгүй юу? Одоо жишээ нь над руу ингээл хүмүүс холбогдонгууд л би тийм үгүй гэж хэлхээ өөрөө шийддэг. Харин би яг хүсэж байгаа газар руугаа ингээд холбогдоод ч юм уу тий эсвэл хүсэж байгаа хүнтэйгээ ингээд яриад хоёлаа хамтрая, хоёлаа энэ зүйл дээр хамтарч ажиллая гэдэг ч юм уу. Тийм юм ерөөсөө үгүй гэдэг хэдэн хариулт авах нь сонирхолтой шүү. Тийм. Магадгүй үгүй гэдэг 10 хариулт авъя. Тэдрүүдийн хоёлаа яг камер дээр яриад үз. Энэ ямар гоё ингээд хүмүүс чи яг тийм юмнуудыг нэр ихээ. Тэгээ. Төхөр боллоо шүү. За. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг бол эсрэгээрээ бие бурхан хувцас чөтгөрч байж мэднэ. Эрчүүд эрүүл чирэг биеийг бүтээхээр хөлсөө урсгаж бий. Тэднийг илэрхийлэх биений нэг хэсэг мэт таатай мэдрэмж өгөхөц төгс хослол хийлэхээр Дэнди Италиэр ирлээ. Дэнди Италиэр ирсэн байна. Костюм бижак хоёулж өмсдөг юм уу гэд одоо жахаах хэмжэлтэй өгч ин. Материалаа сонгоод одоо костюм хэлсэн дээ. Би ч одоо тиймэрхүү л та смокинг гэсэн. Тий. Праг бас сонирхож байгаа лөө. Хэмжээ нь өөр тий. Хэмжээ бол ерөнхийдөө гайгүй. Смокинг дээрээ та жоохон сулвтар хийлгээд праг бол бариу хийлгэчүүл бас зүгээр. Чи хийж байгаа бол энэс илүү одоо бакери шүтээ би чи. Гайгүй байгаа. Гидсний торгоос хасаал цээжээрээ нэмбэл уган зүгээр энэ да. Энэ үйл болох бах та. Манай цамцнууд болохоор өмднөөсөө суугарч гарч ирэхгүйгээд жоохон уурт мэддэг шүү за. Зя. Загварууд ер нь тайлтай тайлдаг ба. Манайх тайлтай. Та хүзүүний тойрог ер нь цамцыг ер нь сулвтар уу? Дуулахаар ер нь бах тий 42 байвал яаж чинь. Та өөрөө ингэж 2 хуруугаа ингэ хийгээд үзтээ. Ер нь миний өмсдөг цамц чинь 43 гэдэг үү. Ерөнхийдөө яг 43 байхлаар зангиа зөөхөж жоохон томдох гоодлээ. Хамаагүй. Зангийнхаа зүгээр ингээд угаас сул тогтооч. Тэгэхгүй
Тэгэхгүй нөө чангалахад Доолгооч ийм дуул шүү дээ. энэ гутлууд нь ихтэй бас гоё гутлууд биш шүү. Надад ч бас яг ийм хар тэгээ яг энэ шиг ийм цацагтай нэг тайзан дээр хүмүүстэй яг энэ шиг ийм гутал бас бай. Энэ ямар хуу хослол сонирхож байна. Пик захтай. Тэгээд судалтай саарл. Энэ бол надад аягүй таалагдж байна. За энэ маань болохоор Итали материал байгаа. Итали материал маань болохоор 4-7 хоногийн дотор хийгддэг. За мэдээж ноосны чанар болон өнгө хийцээ хувьд бол хамаагүй илүү чанартай байгаа. За манай дээр болохоор Италист, Англи, Солонгос гэд 3 төрлийн материалууд байгаа байхгүй. 70 гаруй мянган материалын сонголттой. Та дээрээс нь одоо манайхаас материал сонгочлоо гэж бодоход та товчоо сонгочихно, дотроо сонгочихно, өөрийнхөө нэрийг бичүүлчихнэ. Загвараас сонгоно. Материалда бүх нөгөөний сонголтууд нь дагалдаад ороод ирж байгаа. Нэг бол ийм судалтайг сонгомоор байна. Эсвэл одоо нэг бол яг иймэрхүү сулхуу сонгомоор байна тий. Ийм зөөлхөн материалтай. Одоо л энэ өнгө бол таалагдал юм л да. Иймэрхүү ч юм. За эдгээр маань болохоор лино холцтой материалууд байгаа. Ер нь бол нөгөө ос гэсэн үг. Тэгэнгүүт дотроо нөгөө вүүл болон силк гэж за хоньны ноос болон торгоны холцтой болоод ирэхээр илүү юм нөгөө линен чинь зөөлөн болоод ирдэг байхгүй. Грамжин болон материалаасаа шалтгаалаад эдгээр маань нөгөө дөрөв улирлынх, за зууных, намар өвлийнх бас хуваагдчихж байгаа. Тэгээд танд одоо яг хизээ ямар үед хэрэгтэйгээс шалтгаалаад бид нар танд нөгөө санал болгоод явна гэсэн байхгүй. Заавал яг ёслолын биш үү гэсэн өмсгөд нөгөө тохиромжтой өнгө тий. Та энийг сонгочих юм бол та дараа нөгөө өмднөөс нь салгаад бэж өмдөн дээр, дээрээс нь джинс өмдөн дээр, эсвэл бол өөр ямар нэгэн котон өмдөн дээр солиод холиод өмсөж бас боломжтой байхгүй. Зундаа ер нь гараа явлаа гэж бодоход хамгийн түрүүнд шкамнасаа сонгоод өмсөх жакет гэсэн үг байхгүй. За энийг л авдаг юм уу? Материалаа энэ дээрээ тогтхоо. Тэгээ. Даалдах деталуудаа бас сонгоч. За тэрэн дээр болохоор товчны сонголт, дотрын сонголтыг чөлөөт хийж болно. За товчнууд маань болохоор ясан товч, хясаан товч, за энгийн пластик товч, за крозо товч буюу самрын яс модны үндсэн товч бас байна. За хясаан товч болохоор өнгөний сонголтын хувьд бол маш гоё. Гэхдээ хийм цэвэрлэгийн төвхөд хаагарах гэдэг гэх юм уу? Жохон имзэг. Тэгэхээр хясаан товчийг сонгосон байх юм бол та хийм цэвэрлэгийн төвхтөө заавал хамгаалтын бүрхүүл хийгээрэй гэж хилжиж хийм цэвэрлэгийн төвх хэрэгтэй. Ясан товчнууд байгаа. Ясан товчнууд маань болохоор нөхрийн еврээр хийдэг учраас бат бүх дээрэс нь одоо байгалийн гаралтай гэдэг утгаараа бас сайн сонголт байна. Ясан товчноос бол ингэж сонгож болж юм. Жохон бараан болно. За эсвэл иймэрхүү биетэй сонгож болно. Хясаа дээр болохоор бас ингэж болох. Энэ гоё юм шүү те. Энэ жоохон өнгө дагав. Тийм өнгө дагав. Хясаан товч чи өөрөө нарны туяаг ингээд нэлийн хугалдаг болохоор нар болон гэрлэнд янз янзын өнгөтэй харагддаг гэсэн. За гарсаа. Ховоо. За энэ болохоор таны нөгөө суудлын тойрог болон өмдний дээд манжат дээр хамгийн сайн таарж байгаа өмд нь. За бусад хэсгийн хэмжээг болохоор энэ өмднөөс нь хэмжижнэ гэсэн. Яг өргөн болгож болно те доош. Өргөн болгож болно. За энэ болохоор таны цээжний тойрог таарж байгаа хослол шүү за. Жакет нь. Оо. Бушаа гараа хөдлөхөд. Эвтэйхэн байна уу? Эвтэйхэн байна. За хэмжээнээсээ таны одоо нөгөө ханцууны урт, жакетны урт зэргийг аваа явуулчихна. За ямар аа. За энэ зураг аваарай. Загвараа сонгохлоор яах вэ гэхээр та double breast байх уу, single breast байх уу, захны хэлбэр ямар баймаар байна. Тэгээд дээрэс нь энэ зах болохоор таны ингээ биеийн пропорцд угаасаа нарийдаад байгаа байхгүй. Тэнгүүд аль болох ийм өргөн зах өмсөх юм бол танд илүү гоё харагдана. Энд ирэхээр ийм өргөн зах өмсөж ирэх юм бол илүү гоё харагдана гэсэн. Таны биеийн пропорцд илүү гоё. Тэгээд дээрэс нь манайх угаасаа нөгөө захиалгаар хийгддэг учраас ийм нарийн зах бол хийдэггүй. Хийхдээ дээр энэ өргөн зах. Эсвэл бол одоо тэн дээр харагдж байгаа пик захыг ч юм уу тий. Тэр бүр тийм өргөн болохоор одоо ямар харагдчих юм л. Таны биеийн дээр зүгээр шүү дээ. Зүгээр үү? Харин энэ зах нь жижигхэн байх тусмаа л ер нь жоохон. Энэ зах хамаарад тийм тий. Зах хамаарна гэсэн. Энэ нь одоо хэр урт болох вэ? Энэ бол арай урт байна тий. За энэ чинь болохоор хоёр стандарттай байгаа байхгүй. За нэгдүгürt нь болохоор таны өмдний энэ хэсэгтээ энэ уртлын өнцөг нь ингэж ирэх хэрэгтэй. Гэж чацаад ингэж ирэх хэрэгтэй гэсэн. Ийм нэг стандарт байгаа юм тийм. Хоёрдугаар нь болохоор таны эрхийн урууны энэ голыг уу яваад. За. Энийний дундуур хажуу тал нь ирэх хэрэгтэй. Энэ хавьд ирэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийм байна. За тэгэнгүүт
энэ чинь тааруулаад таны стандарт тааруулаад нөгөө уртын бас дээш нь хасна гэсэн. Тэгвэл тэр эрхийн орооныхаа дундуур байх нь тэрийн цогмор тий. Болно. Тийм чинь л арай урт нь бол юу бөхшүүл. Бас нэг юу байгаа. Арын уртын яг 2-1 юм байна. За. Одоо таны өндрийн 2-1 байна гэсэн үг байхгүй. Тэгэд энэ нь болохоор чи болохоор алийг санал болгож байгаа даа. Таны яг юм өгзөг дарсан байх юм бол зүгээр. Энэ ингээд хитрхи одоож болохгүй. Эсвэл бол хитрхи бас унжаад иж болохгүй. Иймэрхүү байвал зүгээр ахлах бодож. Тэгэхээр хажуу талаас нь болохоор эрхийн орооныхаа юугаараа л юм биш үү те. эрхийн ороноос жоохон урт байгааз. За тийм. Баг зэрэг урт. Болж байна. Судалтай байж болж байна. Аль эсвэл зүгээр Судал ер нь хүнийг айгүй гоё харагдуулдаг. Нэмэх цэгцтэй өндөр харагдуулна. Тэгээ одоо энэ нь бол нөгөө pin stripe буюу маш нарийн ингээд нөгөө балаар зурцсан юм шиг stripe байгаа байхгүй. Тэгэнгүүт холоос харахад ерөнхийдөө саарал харагдана. Ойртоод ирэхлээр яг судалтай мэдэрнэ гэсэн. тийм судалтайг авъя. Тэхөө. За. Судалтай. Яд ч биш ярьж байгаа нэг юм сонгоно. Дараа нь хийгээд өмсгөр хараарай. Эрэгтэй оролцогчид өөрийн хэм маяг дүр төрхийг тодотгох хослолыг Дэнди ательерээ сонгож байгаа бол эмэгтэй оролцогчид Видона фэшн дэлгүүрээс өөрсдийн өнгө төрхийг илэрхийлэх дахин давтагдшгүй хувцас чимэглэлүүдийг сонгон бүрдүүлж байна. Дэш орж дэлгүүр хэсгээ. Яа сайн байцгаана уу? Сайн уу? За, тавтай мөрөл. Яасан гоё бүсгүүчүүд вэ? Ямар гоё юм бэ? Тоногийн өмнө ирээд нэг анги авчихсан шүү дээ. Манай ичка их чинь гоё стил имиж манайхаас бүрдүүлдэг байнгын үйлчлэгч нэг байгаа. Өнөөдөр та хэдтэй энэ дугаар дээр нь гоё хамтарч ажиллаа. Тэгээд хувцас сонголтонд нь хамтрах болсондоо таатай байна. Тэгээд манай шинэ удирдлын коллекцууд маань ирсэн байгаа. Тэгээд та хэд маань зөвлөгөө мэдээлэл аваа. Тэгээд бүгдээрээ сонголтоодоо эцгэх үү. За. Миний хувьд бол хаврын өнгөтэй гэдэг юм аа. Тэгээд энэ өнгөөс гоё зөх бах. Энэ өнгөөс зөх бах. Энэ бас таалагдж байна. Өөрийн хувьд бол нэг юм тод өнгөгийн хувцс ер нь хөвчлэн өмсдөг. Үл ягаа улаан байв. Үгүй энэ чиний энэ цамцэн дээр гоё юм байна. А за тийм ээ. За. Би тэргара. Зураг авах. Яаж зүдээ? Оо тэргара. Оо. Маш найзтай гоё юм шүү. Юугаа олчж байгаа юм шүү. Лук олчлоо. Харин тий олчж байгаа юм шүү найз. Ай. Ажилдаа явлаа. Би чамд лук олж хөө. Хэдүүлээ нэг гоё хоцлог гоё юм шүү. Наач ястай гоё юм шүү. Ойр эмгтээчүүдээрээ бас ингээд дэлгүүр хошоо ерөөсөө ороогүй хэсэг байгаа. Тэгээд бас ингээд хамтдаа яваад хамтдаа би биэндээ зөвлөөд ингээд явсан чи ер нь айгүй гоё байна. Тэгээд би бас өнөөдрийн лукийн хувьд бол өөрийнхөө өмсдөггүй тийм лукуудыг бүрдүүлж өмсөж үзлээ. Тэгээд ерөнхийдөө бодвол ингээд нэг иймэрхүү тийм таалагдчихэж байна. Энэ хөрх юм уу? Энэ цавир надаа. Чамд юм охинлог юмуд хөөрхөн зөв шүү дээ. Нэг Өмссөн байгаа нь тийм дээ шүү дээ. Одоо тэр тамирын би энийг хараад хөрх юм уу гэж харахгүй. Хоёудагийн бүрдүүлсэн зүг яаж вэ? Наа чи танд яаж чинь энэ гоё шинэ ирсэн. За. Харин тий айгүй би дэвтэйхэн айгүй. Тийм та нэг гоё уурт. Гоё тод гэдсэн бас гоё шинэ загвар ирсэн байна. Тий яг л наа чи минийх л байна л да. Энэ сэр өсчүүд бас болно шүү дээ тий. 20-оос дээш насныханд бол ямар ч эмэгтэй хүнд бол тохирчхоор бүх төрлийн хувцснууд бол байна. Тэгээ дээрээс нь бас нэр төрлөө нэмж байгаа юм байна. Тэдний дэс энэ бэйли энэ аксессуар альчуур итер бас айгүй гоё ирдэг штэ. Жижиг деталуудаар бас лук бүрдүүлэх чинь бас айгүй гоё байдаг штэ. Заавал бүтэн хувцаар биш. Тамирагч нь яаж юм? Зөрөн. Энэ шиг л зөчгдэй.
Татаад байна. Энд чи одоо яаж үд юм бэ? Вау. Та яг онгоцны үйлчлэгч байна. Иш нугасаа ингэ фэскэс үүсгэж. Харуулсан. Амьдрын ихээр гэдэг чинь амьдрын хэм маяг маань ингээд нөгөө цаанаасаа бүх юм нь хурдан байх хэрэгтэй байдаг та. Дэлгүүр хэсгэрээ энерги сэргдэг гэж байгаа шүү дээ. Гоё ирч хүч авдаг, энерги авдаг. Тэгэхээр өнөөдрийн зураг авалттай дугаар болоод маш гоё дугаар байлаа. Энд чинь бүүнөрөө охтуудаараа ингээд шопинг хийнэ гэдэг чинь бас айгүй гоё. Зураг авалтч баг бидний хувьд өнөөдөр ингээд баг амралт шиг гоё болчихлоо. За өнөөдөр ингээд цаг гаргаж ирсэн энэ сайхан бүсгүүчүүдээ манай дэлгүүрийн зүгээс бол сонголтоо өгтөн туслаад нөгөө сая төрөний эрхэм бичгийг бэлэг олох гэж байгаа маа. Амжилт хүсье гэж баярлалаа. За амжилт хүсье. Би бас очихоор чи бэлэг өгнө. Тэмлэгээр нь ойр очиагаа одоо очно гэдэг. Одоо бид манай дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд чинь бас бонус бэлэг ваа учраас бэлэглээ. Тий. Тэрийг тусад нь яри те. Тэгээ 500,000-аас сая төгрөгийн ваучер бэлэглээ. Вау. За. Инфинитигээр та хэд маань гоё хөнгөлтэй хөвшил хэрэгтэй болж шүү гэж. За баярлалаа. Бүгднийг баярлалаа. Одоо шууд юм авъя. Нэмж авъя. Хэрэгтэй харахгүй шүү. Одоо юм авъя гэсэн. Төлөвшсөн өөрийнхөө нь цэцгэлж буй залуу бүсгүйч юм. Нэгэн хэвэнд цодгсон мэт үзэл санаа тэднийг нэгтгсэнгүй. Харин ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх мэдрэмж, мэрэгжил, туршлага, эгэл түүхэн тэднийг нэг цэгт огтлолцоол. Хөөш олон юм яриад байх байхгүй таньна. За. Угаасаа л ингээд миний өрсөлдөх цаан чинь сууж байна. Энэ чилбаж нь бэлгүүлээгээ авчлаа ойлгомжтой ч одоо ингэ. Бэлгүүдээ авчлаа юу? Би өөрийгөө 365 хоногт за нэг 2 өдөр амарсан гэж бодож чадахгүй хаа. А би юу гэж боддог вэ? Далтай хүн бүхний асуудалд оролцож явж байгаа шүү дээ. Эртээ өгөж оролцчихдаг л байхгүй. Хинт цагаан карта, хинт хард карта өгөх бай. Тэгэд хамгийн олон хар карт авсан хүн хасагдсан шүү.